Сайн байна уу багштай, энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө танилцуулж өгөөрэй. За сайн байна уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Яамг салбарын багш Уян байна. Яамг салбарын маань хувьд хэдэн оноос эхлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа вэ? За яамг салбар маань болохоор Улаанбаатар хоттой албан ёсоор 25 оны 4 сарын 1-ээс хойш зөвхөн амралтын өдрийн ангиар хүүхдүүдэд элсүүлж авч агаад одоо сая зуны эрчимжүүлсэн 1-р ээлжээ 6 сарын 2-ноос 7 сарын 4-ний хооронд аваад хүүхдүүдэд төгсгсөн байна. Одоо зуны 2-р ээлж маань 7 сарын 21-ээс эхлээд одоо шинэхэн одоо суралцагчтайгаар одоо амжилттайгаар одоо эсэлтээ аваад явж байна. За зуны 2 дахь эсэлтийн маань дахин нөгөө сонголт 2-тоогоор шинээр эсэлт авч байгаа шүү дээ. Тэр сургалтын хувьд дэлгэрэнгүй ярьж өгвөл. Зөв. За ерөнхийдөө Тоя их тамиг маань 16 жилийн төвхтэйгээр одоо Сорбан Сахин баруун дор хөгжүүлэлт сургалтыг одоо явуулж байгаа гэдэг хэдийнэ одоо хүмүүс маань эцэг эхчүүд маань асран хамгаалагчид нар маань одоо мэддэг болчихсон байгаа тийм ээ. За тэгэхээр одоо зуны одоо 2 дугаар ээлж маань 7 сарын 21-ээс эхний эсэлтүүд аваад бүх салбаруудаар эхэлсэн явж байна. Яармаг салбарч гэсэн мөн адилхан 7 сарын 21-ээс 8 сарын 15-ны хооронд 2 цаг 30 минутаар үргээд хүүхдүүдэд 4-7 хоногийн хугацаанд аваад явж байгаа. Дараагийнх нь одоо эсэлт нь 7 сарын 28-наас 8 сарын 22-ны хооронд Улаанбаатар хотын бүх салбар дээр яг ижилхэн өдөрт 2 цаг 30 минутаар ажлын 5 өдрөөр тэгэхээр хичээллэхээр эсэлтүүд нь үргээд авагдаад эхлээд явж байгаа. Тэгэхээр одоо бүх салбарууд дээр маань 7 сарын 28-наас одоо цөөн хүүхдийн нэмэлтээр эслүүлж байгаа тул эцэгчүүд маань хүүхдүүдэд одоо зуныг нь үр бүтээлтэй оюунд нь хөрөнгө оруулалт хийсэн байдлаар одоо хүүхдүүдэд сургалт сонирхож байгаа бол манай Тоя хөгжүүлэлтийн академийн Сорбан Сахин баруун дорх хөгжүүлэлт сургалтын маань эрчимжүүлсэн ангийг сонгорой гэж бас зөвлөмөрөө. Багшийн маань хувьд одоо ингээ хүүхдийн ерөн самбангаар хичээлснээр ямар чадварыг одоо хүүхдэд суулгаж чадах вэ? Зөв. Ерөнхийдөө Сорбан Сахин өөрөө хүүхдийн баруун зуун ашигны тэнцлийг хангаж өгдөг суурь хичээл гэж ойлгож болно. Тэгэхээр хүүхдийн маань олон талч чадвар нь багаас нь жигэд хөгжих боломжийг нь Сорбан Сахингаар дамжуулаад ерөнхийдөө хүүхдэд олгож өгч байдаг. Жишээ нь анхаарал төвлөрөх чадвар, за өөрийгөө илэрхийлэх, ой тогтоох чадвар гэх мэтчилтэй маш олон төрлийн чадварууд самбангаар одоо зөвхөн ингээд нөгөө 6 орохоор хүүхдүүд маань бодоод байна шүү дээ. Яг ингэж бодож байгаа боловч тууштайгаар үр дүнтэй явхаар хүүхд маань төсөөлөн бодох чадвараа ашиглаад анзааны хичээлгээд хийгээд эхэлдэг. За төвшин ахих тусмаа хүүхдийн чадвар илүү хүүхдүүд маань сууж өгч өгдөгөөрөө даваа талтайгаа. За дахиад самбангаар дамжуулаад одоо ингээд зөвхөн хүүхд маань самбангаар дамжуулаад зөвхөн одоо самбанаар арифметик үйлдэл хийгээд байгаа боловч сая хэлсэн шүү дээ багш нь хүүхдийн олон тал чадвар нь одоо багаас нь жигэд ингээ хөгжиж өгч байдаг гэдэг. Одоо жишээ нь самбангаар хичээж байгаа бүжгийн дугууланд явлаа гэж бодъё л да тий. Тэгэхээр нөгөө бүжгийнхаа хөдөлгөөнийг маш хурдан тогтоох чадвартай болдог ч юм уу тий. За дээрэс нь одоо хөл бөмбөгийн дугууланд явдаг хүүхдүүч манай сургалтын дээр ирж байгаа л да. Тэгэхээр тэр хүүхдүүд маань самбангаар хичээснээс хойш тухайн дугууланд явж байгаа үр дүнгийг харах юм бол илүүтэй нөгөө самбаачлах чадвар нь өндөр болсон байдаг ч юм уу гэж бусад нөгөө чадрууд дээр нь самбуугаар маш өндөр ач холбогдол өгч идэг гэж харж яадаг. Хардаг юм бол. Багшийнхаа хувьд баярлалаа.